За юу яцгаан. За өнөөдөр 10 сарын 4-ний өдөр би 7 хоногийн өмнө 5 хоногийн өмнө гэртээ тарьдаг мөөг захиалсан байгаа. Тэгээд мөөг очиж авах гээд явж байна. Мөөг бол ерөнхийдөө айгүй уураг өндөртэй ургамал байгаа. Тэгээд махны амтнаас гоё хүч гаруул гоё болгодог. Мөөгийг бас одоо орчин үед хүмүүс маш ихээр хүнсэндээ хэрэглэж байгаа. Энд ч угаасаа ер нь зөв уураг гэхдээ ургамал байдаг. Би ч гэсэн бас мөөг айгүй дор. Би хоёр төрлийн мөөг захиалсан байгаа. Цагаан мөөг бас бор мөөг. Тэгээд Havlik гэдэг нэртэй брэнд юм уу Havlik гэдэг нэртэй үйлдвэрээс Германаас захиалсан. Тэгээд ерөнхийдөө нэг 5 хоногийн дотор өрөөд ирсэн. Тэгээд шууд нэгэн салбар дээр ирсэн шүү гэж хэлсэн. Тэгээд гал нь тэрнийг очиж авч амжихгүй явсаар байгаа. Тэгээд одоо авч өнөө бизнес нь бараг 3-4 хоногийн дараа очиж авч байна. Тэгээд ингээд Австрид ерөнхийдөө шуудан ирсэн шүү гэдэг ийм шар цаасаар мэдээлэл өгчдөг. Тэгээд шуудангийн хөгжил айгүй өндөр учраас бас амар байдаг юм аа нэг талаар юм чи. Бас Монголд одоо шуудангийн салбар энэ гадаадын бусад орнууд шиг өндөр хөгжин авах, удахгүй өндөр хөгжин авах биш найдаж байна, тэгж байна, өрөөж өсөж байна. Дээр ороод ирлээ. Одоо энэ ч өөрөө өөртөө үйлчлдэг юм байгаа. Одоо надад энэ цаас хаалгаа. Яагаад шуудан. Баркод оншууллаа. Хариуцлаа. За хариуцлаа. Баруун гараараа зурчи. Хариуцлаа зурсан. За энэ дээр Ой, что ясно, мать. Не лев не. За, аваад харна. Килограмм.